танилцуулгыг та бүхэнд Эрдэнэт хотын захирагчийн орлогч мөнгө талаа танилцуулах болсон бэлэн болсон байна. Эрдэнэт хотыг цэвэр агаартай хот болгохыг хүсэж байгаа хүмүүс байвал алга ташаал бүгдээр ихтгэлээ сонсъё. За та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг төшөөлье. Тэгээд хамгийн том газраас хэрэгжүүлж байгаа цэвэр агаартай хот төслийг танилцуулж байгаадаа би маш их баяртай байна. Та бүхэн сайн алга ташаалтаас дэмжиж байгаа харагдаж байна. За тэгээд эхлээд бид нэг конференс нэг асуулт асуучих. Өнөөдөр манай Эрдэнэт хотын агаар юунаас хүрч байгаа вэ? За хүн болгоны нэг зүйлийг бодож байгаа. За миний дэлгэцээр харагдаж байгаа зүйл бол мэдээж манай гэр ороод манай аймгийн Бадаяд хоёрыг эзэж байгаа энэ утаанаас хамаарч агаар хүрч байна. За зам талбайн тоос, автомашины утаа, хог аяг гэдэг. За дээр нь энэлт байж байгаа нь болохоор бид нар уулуурхаа хамт ингээд Эрдэнэт хотод зэрэгцэж оршдог. Эрдэнэт хотын маань Эрдэнэт хотын Эрдэнэт үүдэрийн цагаан тасгуун өнөөдөр ямар хэмжээнд сахилгад яаж гардаг вэ? Энэ маань бас агаарыг бохирдуулж байна. Зам дахиад бид нар бас нэг мэдгүй нэг зүйл нь болохоор Эрдэнэт дулааны цахилгаан станцын үнсэн сан бас ингээд шилжүүлээд яг бас хортой нэгдлүүд бас үүсээд ингээд агаарт явдаг байдаг. Энэ зүйлүүдээс өнөөдөр манай Эрдэнэт хотын агаар маань бохирдж байгаа. За тэгээд өнөөдөр бид яг энэ бохирдуулж байгаа асуудлын шалтгааныг өнөөдөр бид нар яг мэдж байгаа юу? Эсвэл бид нар энэ бохирдуулж байгаа зураг талаасаа, байгаль байдал талаасаа эсвэл засахыг хичээгээд байна уу? Уг шалтгааныг засахыг хичээж байна уу гэдэг маань ийм хоёр ойлголт энэ дээр гарч байгаа. Ийм учраас бид нар цаашдаа уг шалтгааныг нь одоо засах чиглэлээр ажиллаж энэ асуудлыг шийднэ гэдэг. За тэгээд энэхийн багдар байгаа дөрвөн одоо бохирдлыг бол бид нар өнөөдөр амьдралын хэв маягаа өөрчлөх байдлаар шийдэх боломжтой. Энийг цааш нэмжлүүлээд ярив. Нөгөө талаа Эрдэнэтүүд бол хаглын аж ахуйгаа нүүлгээд ондоо газар ийгээд тэгээд Эрдэнэт хотын шинэ хөгжлийн иргэн төлөвлөгөөндөр тэр хэсэг хугацааны дараа нөхөс илгээм суурьшлийн бүс хийгээд арай явж байгаа. Энэ маань цаашдаа шийдэгдэхээр байна. Нөгөө талаараа энэ Эрдэнэтийн үнсэн сан өнөөдөр бас цахилгаан соронзон аргаар тэр хортой нэглүүдийг аваад ингээд дүүргэлтийн бодис болох буюу дахин босруулах ажил хийх боломжтой байхаар Эрдэнэт цахилгаан станцын хүмүүстэй ингээд хамтраад төлөвлөлд эд төслийн өрөөдөд ажиллаад явах боломжтой юм аа. За дахиад нэг асуудал ярих нь болохоор өнөөдөр дулаан байшинтай байж цэвэр агаартай байна гэдэг. За тэгэхээр өнөөдөр миний хэлэлгээр болохоор ийм хүчин зүйлүүдээс одоо байшин маань дулаан байх юм байна. За дулаан хийх хэрэгтэй. Агаар сэллэг, за дулааны ноцоос биотүшгээ. За ингээд бид нар байшин бол энэ төслийн өрөөд дулаах ажлыг бол төлөвлөө явж байгаа. За хоёрт нь яг ярих хэвээр нэг зүйл болохоор өнөөдөр бид нар агаар сэлгэлтийг өнөөдөр байшинтай үнээр хийж чадж байгаа юу? Тэгэхээр энэ агаар сэлгэлт маань тухайн байшингийн насчил, эрүүл ахуй, заалын удаан хэлгээд энэ маш их нөлөөтэй байдаг. За энийг бид нар цаашдаа бас энэ төслийн өрөөнд бас хэрэгжүүлэх талаар төлөвлөж явна. За дараагийн удаа өнөөдөр бид яг гол өгч байгаа үндсэг бол энэ дулааны ноцоос гэдэг. Дулааны ноцоос хүүтэ агаарыг дулаан болгож байгаа ийм тохиолдол та харсан уу? Одоо энэ гадаа манай үл 35 градус, асах 35 градус байгаад хүүтэ байдаг. Энэ агаарыг дулаан болгох. Тийм сонсч юмд гараа өгч боломж байна. За энэ талаар за дэд нэг хүн гараа өгч байна. Ингээд энэ дулааны ноцоос гэдэг нь манай Монгол улс одоо хэрэгжил туршилтаа явж байгаа нэг зүйл байна. Энэ талаар цаашдаа дэлгэрүүлж ярив. За тэгээд гэр оролтынхоо ашиглалтад дулааны ноцоосыг бид энэ төслийн өрөөр төлөвлөж явна. За ингээд дулааны ноцоос эвдээд ирэхээр тодорхой хэмжээний одоо биш дулаанаар хатаах нь багсаад ирэхэд бид нар энэ дээр биотүшгээ хэрэгжүүлээгээд одоо тооцож байгаамаа. За энэ бүгдийг ингээд хэрэгжүүлээд ирэхэд бид нар өнөөдөр цаашдаа нүүрсийг одоо тэглэх буюу нүүрс хэрэглэхгүй байхаар ийм тооцоолол гарч ирсэн байна. За тэгээд энэ зураг дээр та бүхэн харж байгаа энэ зураг юун дээр байдаг вэ?
цахилгааны баруунууд төр байдаг шүү дээ. Тэгээ эндээс ингээ харахаар одоо манай бидний одоо гэр ороод 100 хэрэгжилж байгаа ашиглуулыг абсолют тав харж байгаас доод 30% байна. Одоо эрчимчний хэмжээ баг байхгүй шүү. Ингээд дээш нь хараад ирэхээр газаа хадаагуул, цахилгаан хадаагуул, сэргээд эрчим хүч маань 82%-аас 125% ашиглуулыг абсолюттай харагдаж байна. За ингээд нөгөө яриад байгаа долооны ноцоос мань таг харж 150-аас 200% ашиглуулыг абсолюттай буюу A3 нэмэх гэсэн ийм үр дүнтэй байхаар бол эрчимчдийн үр ашиг одоо ингэж гарч ирсэн байна. За тэгээд манай оронд хэрэгжиж байгаа долооны их усруудыг одоо хацуулсан юм судалгаа байгаа манай хэрэглэх боломжтой. За энэ нь болохоор 6 фактораас хамаарч хэрэгжих хугацаа, аюулгүй байдал, ашигтай зардаг, хөрөнгө оруулалт цахилгааны ачаал, эрчим хүчний нөөц гэдэг. За эндээс тэгээд жишээ аваад үзэхэд энд газ гэдэг улаанаар байгааз. За өнөөдөр бид нар газыг хэрэглэхэд хэрэгжих хугацаа богинотой, хөрөнгө оруулалт багтаа байгаа. Гэхдээ эрчим хүчний нөөц өнөөдөр бидэнд байхгүй. За нөгөө талд нь аюулгүй бол эрсдэлтэй байхаа. Замун ашигтай зад өндөр байхаар эндээс ингээд хэлбэрдэрсэн харагдаж байна. За цахилгаан хадаагуур гэхэд тав хүн мэдж байгаа. За ашигтай зад өндөр, за цахилгааны ачаал даах өнөөдөр бидний хот хэрэгжиж байгаа ачаал даахад бас хүндрэлтэй эрчим хүчний систем маань энийг даахад өвлөө хэцүү байдаг. Ингээд аваад үзэхэд одоо тэр голын хар хэсэг маань нөгөө бидний яриад байгаа дулаан ноцоос маань энэ зөв хэлбэртэй бүх одоо 6 факторуудаас ижил хэмжээтэй жигд гэж хамаарч байгаа нь бол энэ ихэдөө энэ дулааны их усруу нь цаашдаа хэрэглэх боломжтой байна гэдэг нь одоо судалгаанаас харагдаж байна. За тэгээд одоо яг нөгөө дулааны ноцоос маань яаж ажиллах вэ гэдгийг та бүхэнд жижигхэн танилцуулга хийж. За өнөөдөр өвлийн хүүтэн боллоо. Хүүтэн агаар ашиглан хийдэг маань энэ өөрөө их усруу маань хязгааргүй, дээр нь үнэгүй. Тэгэхээр энийг яаж ашиглах вэ гэхээр эхлээд одоо энэ тойр бисгээр долоон дамжуулагч маань ирэх ёстой. Тэгэхээр хамгийн ихний энэ цэнгэр хэсгээр нөгөө хүүтэн агаараар долоон дамжуулагчаа хүүтэн уур болгочих. Ингээд хүүтэн уураа энэ цахилгаан компрессороор даралт ингээд нэмээд өгөхөөр нөгөө хүүтэн уур маань даралтанд одоо халаад ингээд хадун уур болоод мангаараа хадун уур болоод явна. За ингээд энэ эргээд нөгөө хэрэглэгчийнхаа халаах хэлбэрүүдээ бүгдийг халаагаад уцаад ингээд шинэ төлөвтэй шилжээд иймгүй байгаад уцаад ингээд хүүтэн уур байдлаар ингээд ийм цикл дотор ороод ихээр халт маань тухайн одоо орчныг бол халаах боломжтой болж байгаа. За тэгээ энэ төхөөрөмж нэг айлд хэрэглэхэд бол 5 сая төгрөг нэг удаа хөрөнгө оруулалт чинь. За нэг жилийн ашиглалтын зардал 2 сая төгрөг байхаар ингээд тооцож байгаа. Энэ бол нөгөө нүүрс төлөөсөө хамаагүй хямдхан байгаа. Ийм нэг зүйл өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. За тэгээд мөн одоо дулаан цэвэр агаартай байхын тулд байшингаа дулаан шаардлагатай бид та бүхэнд хэлжсэн. За энэ бол цэвэр агаартай байх суур үндсэн удаад явж байгаа дулаан байшин. За тэгээд энэ дээр ингээд байшин одоо энэ орон сууцны хувьд болохоор агаар сэлбэр төвийн дулаалга гэж байж байгаа. Тэгэхээр орон сууцны энэ гадах басаатын ингээд дулаалахад одоо 2% хэмнэлт 20% хэмнэлт гарахад тухайн зардал хэмнэлтэн өсөх тухайн айл өрхөд. Тэгээд Эрдэнэтийн шишман технологийн парк дээр Эко бодог компани өнөөдөр энэ бодог хэлбэртэй дулаан тусгаарлах материалыг хийгээд ингээд тушаад явж байгаа. Тэгэхээр иргэдөө товчондоо ихэд бид нэг 7 жилийн өмнө шахуу босоод бүгдийг бодсон тийм тэр шиг яг нь дулаан тусгаарлах материалаар босоодоо бодно гэсэн. Тэгээд дээр нь болохоор энэ болохоор хөгжлийн үзэл баримт за брэнд хэтийн хэмжээнд нэмэх хотмоо бас төргөө сэргээх ийм ачааллалтай ийм транспорт материалууд байгаа. Энийг та бүхэнд бас танилцуулчих. За мөн одоо бид нар ногоон байгуулагчгүй өнөөдөр дулаан энэ агаар цэвэр агаар гэж ярих бол ямарч боломжгүй. За ногоон байгууламж маань өнөөдөр ингээлээс харахад ийм үр дүнтэй 6 ийм чиглэлийн ийм үр дүнтэй байхаар байгаа. Тэгээ энэ төслийн өрөөнд бид нар орон сууцныхаа болон гэр оролцоо ногоон байгууламж нэмэн за мөн бас зам харгуудаа бас ногоон байгууламж нэмэн. За эргээд энэ ногоон байгууламж маань
дахин босруулалт буюу нөгөө био хүчний маань түүхийд болохоор байгаад байгаа. За тэгээд түрүүн бас хэлтүүлүүдээр гарч ийн хог хоёртлаас хамаараад бид нар маш их агаарын бохирдол үүсэж байгаа. Та бүхэн мэдж байгаа яг одоо бидний баруун тал баруун урдүгээр нэлээд утаа гараад байдаг шүү дээ. Тэр маань манай эд дотын хог яг нь байг шатчаад яг тэр бид нар Латвид яагаар булаагүй шууд бөөнөр нь буцах учраас нөгөө хогмон доороос ахуулаад ингээд шатнд ороод байж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо бид нар одоо бас энэ төлөвлөгөөнд оруулаад ингээд ажиллагаад явна. Нөгөө хогоо ангид нь ялган замун одоо иргэдээ бас ойлголтуудыг зөв ойлгох дадлыг эзэмшүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн бидний яг энэ одоо миний хэлэхэд орсон бүх үйл ажиллагаа бол иргэдтэйгээ хамтарч хийн. Энээс бол ганцхан төр хийхэд бол үнэхээр бас ачаалттай хүндрэлтэй байдаг. За хамгийн сүүлд нь та бүхэнд өнөөдөр нэг яригдах ёстой бас түрүүн хяналтын хэсэг нь гарч ирсэн. Одоо хөлөмжийн менежментийг өнөөдөр бид нар хөлөмжийн менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоо манай аймгийн хэмжээнд та бүхэн гэдэг 10.4 гэсэн тоон гарч байгааз манай эд татчтай хөлөмжийн боловсролтоор ийм жил ногдох хэмжээ энэ бол уулзалтанд оруулаагүй. Тэгэхэд доотлолт нь Монгол улсын дундаж эдгээр дунджаас манай аймаг өндөр байгаа. Тэгэхээр энэ юунаас харж ирэхэд та бүхэн харж байгааз хөдөө аж ахуй хаягдал автомашин эрчим хүчээс хөлөмжийг маш их ядарч уулуурхаа оруулаагүй тооцоо юм байгаа байхгүй. Тэгэхэд одоо нөгөө Парисын эзэн зорилт төвшнгөөс зорилт төвшин 2.5 байхад манайх 4 дахин их. Энэ маань эргээд нөгөө бид нар цаашдаа хөгжихэд энэ одоо шийдвэр экспортын 2030 онд бид нар хөлөмжийг багасгах тохиол экспортын хязгаар нь 20-50 гэдэг шийд байгаа. Эндээс хамаараад бид нар одоо экспортын хязгаарлалыг үүсэхгүй байхгүй. Ийм учраас энэ чиглэлээр бид нар тодорхой нэгж байгуулаад тэгээд энийг араас хөөцчих цаг болсон байна гэдгийг бас энд хэлэх хэрэгтэй байна. За тэгээд нийт 24 төсөл одоо энэ цэвэр агаартай хот төслийн үнд хэрэгжих байгаа. Ингээс та бүхэн харж байна. Энэ 24 төслийг бид нар өнөөдөр хэрэгж чадчихад бид нар өнөөдөр цэвэр агаартай хот гэдгийг одоо Монгол улсын хэмжээнд хэлэх боломжтой байна. Тэгэхээр хамгийн сүүлд энэ чиглэлд энэ бидний бүх үйл ажиллагаа хувь хүчтэй байгууллагууд төр ингээд хамтарч зүтгээд ингээд бид нар зохион байгуулалтыг бүгдээр талаас орчиж шийдэл өгөх боломжтой байна. Энийг хамгийн сүүлд хэлэхэд одоо хэрэгтэй байна.Ээс ганцхан төр дээр бүх юм өгөөд хэцүү байдаг. Ингээд та бүхэн тийм анхааралтай сонсож та бүхэн баярлалаа. За баярлалаа. За цэвэр